энэ төрсөн өдрийн тоо бидний бүх юм бэждэг бидний амжилтын кодыг тэндээс гаргаж авдаг. За та тэгээд би өчигдөр тийм болсон дээр бичсэн тийм амжилтын кодоо таад маань мэдэж аваад бүх юмдаа хэрэглээрэй. Тэгэх юм бол бид нар хорвоо ертөнцтэй тасж байгаа нэг хэлбэр төрчөө. Бид нар энэ хорвоод ирэхдээ хүн болгон адилхан зүйл хийх гэж ирээгүй. Хүн болгон шал ондоо өдөр төрсөн, адилхан өдөр төрсөн ч гэсэн төрсөн цаг нь ондоо. Тэгтээ адилхан өдөр төрөөд нэг тэг найзууд байж болно, ихэр байж болно. Гэхдээ тэр хүмүүсийн амьдралаас харж байгаа үнцэг, амьдралдаа гаргаж байгаа шийдвэрүүд нь ондоо байдаг учраас тухайн тооныхоо хүрээнд мөртлөө амьдрал нь арай өөр сценараар өрнөж явж идэг тэр хүний шийдвэртэй холбоотой байдаг. Тийм учраас би түрүүн таадтай хувь зайд итгэдэг үү гэж асуусан тийм хувь заяа бол байдаг. Гэхдээ таны гар бид нар тэрийг өөрчилж болдог. Зүгээр сайн талаараа явах уу, муу талаараа явах уу гэдэгт дандаа бидний хийсэн шийдвэр нөлөөлөж явж идэг. За тэгвэл энэ хувь заяа гэдэг юмыг мэдэх арга нь тоон сэтгэл зүйд байна. За тоон сурхай гэдэг бол таад маань зөндөө сонссон баг. Яагаад би араас тоон сэтгэл зүй гэж яриад байгаа вэ гэхээр за тоон сурхайгаар бүх мэдээлэл гаргаад авчлаа тий. Тэр тооны артлыг бүгдийг уншаад мэдээлэл гаргаад авчлаа. Тэгвэл тэр дотор хийх маш олон ажил байдаг. За жишээ нь аливаа сарын 6 буюу 6, 15, 24-ний өдөр төрсэн хүмүүс бол маш ингээд юм гоо сайхны мэдрэмж өндөртэй, гоо сайхан юм дуртай, сайхан бүсгүүчүүд эмэгтэй хүмүүсийг ярьдаг. Эрэгчүүд нь ч гэсэн тийм сайхан бие хаах шүтдэг, гой сайхан юм харах хүсэлтэй, сонирхолтой. Тийм. Ингээд юмнаас гоо сайхан гэдгийг бүтээж чаддаг тийм хүмүүс байдаг. Тав туханд их дуртай. Одоо хараа саяны аль ч сарын 6, 15, 24 төрсөн хүн байж наашаа сайн сонсороо би зүгээр жишээ авч байна тий. За гэтэл ийм гоё авьяастай төрсөн байжээ. Юмыг гоо сайхан болгож харж чаддаг. Тэг өрөөнд орж ирээл тав тухыг маш гоё амархан бүтээж чаддаг. Ингээл ханы хэдийн юмыг ингээл өөрчлөл тэр өрөөг маш хүний нүдэнд харахад ийм гоё айтайхан болгож чаддаг тийм авьяастай хүмүүс байдаг. За гэтэл тооныхоо сайн талаар явна гэдэг нь ямар учиртай вэ? Ийм гоё авьяас заяагдсан байна. Гэтэл энэ хүмүүс маань толгоондоо сөрөг өөрийнх нь сурах хичээлүүд бас дагаад ирсэн байдаг гэсэн. Тэгвэл 6-гийн тоон дээр төрсэн хүмүүс ямар хичээлийг сурах ёстой вэ гэхээр өөртөө маш ханг хүмүүс. Гадаад үзмж аягүй чухал байдаг учраас өөрийнхөө гадаад үзмжийг маш голдог. Ууг нь аягүй сайхан залуучууд нь бүсгүүчүүд нь аягүй сайхан хүмүүс байгаад идэг мөртлөө энийгээ юусоо сайхан байдаг гэж хизэж боддог дандаа голж явж байдаг. Тэгвэл энэ хүмүүсийн амьдралаас сурах зүйл нь өөрийгөө яг байгаагаар нь хайрлаж сурах гэдэг том хичээл гэдэг. Энэ хичээл маш хэцүү. Аюу хэцүү. Тэг өөрийгөө хайрлах гэдэг үгийг өөрийгөө хүлээж авах, өөрийгөө хайрлах гэдэг үгийг тайван. Энэ тэндээс зөндөө сонсч ирсэн баг. Яг яаж хайрлах вэ гэдэг. Болоход тухайн хүнээс маш их хөдөлмөр, тэг зүтгэл шаарддаг. Тэгвэл тэрний амраад тэгээд удаагүй байна уу? За тэр хүний энэ амьдрал дээрээ сурах хичээл нь өөрийгөө яг байгаар хүлээж аваад хайрлаж сурах маш том хичээлтэй байдаг. Энэ хичээлээ тэгвэл яаж хийх юм бэ гэдэг дээр сэтгэл зүйн аргууд тусалдаг гэсэн үг юм. Тэгэхээр миний сураад байгаа тоон сурхай гэдэг бол танд тэр тооны мэдээллийг бүгдийг тайлбарлаж өгөөд тэрний араас хийх зүйлүүдийн аргатай зааж өгч чаддаг ийм цогц арга учраас би энийг үеийнс дүнхээр болж байна гэх. Тэгээд сурч байгаа. Харин тийм ээ чи зөндөө хөлөг их суучлаарай. Sorry. За тэгээд тийм аргатай учраас миний хувьд энэ маань надад маш их таалагдсан.
Тэгээд энийг би сурая гээд одоо сураад явж байгаа. За одоо олон юм нуршихгүйгээр тоон эмчилгээний кодоо одоо олон юм нуршихгүйгээр ерөнхийдөө та хэд маань ойлгосон юм те. Би постн дээр бас бичсэн. Ямар гоё юм бэ? Тантай уулзах боломж байгаа юу? Please гинэ. За уулзалт хийн гэх юм бол би маргааш завтаагаа хэдүүлээ маргааш уулзаад ярьж болно. Олон хүн уулзах хүсэлтэй байх юм бол хэдүүлээ маргааш гоё зүүмээр уулз тий. За уулзмаар байвал уулзъя доор бичээрэй. Тэгвэл би хэр олон хүн болж байгааг нь харж байгаа зүүм заалхий. Манай Балтан уугийн асууж гин. Миний маш олон постуудад дандаа идэвхтэй байдаг те. Бичлэг хадгалах шинэ оны минь бичлэг хадгалагдана. Дараа нь хүүд бас тавтаад үзээрэй. За тэгээд нэгэн төрсөн хасаар өдрөө биччих тэн дээр нь би амжилтын кодыг яг гаргаад тайлбарлаад яаж гаргадгийг тайлбарлаад өгье. Манай Сэмжаад оны дулам сүрэн ойрт дайралтаагүй шүү. Сайн байна уу? Саяана заяа уулзъя л гэж чинь. За уулзмаар байгаа хүмүүс нь уулзъя гэж бичээрэй. Сайн уу чуулаа зулаа. Шинэ оны минь ажил төлсөн сайн уу? За төрсөн өдрөө бичих хүн бэ нөө. За Бадмаа 92 оны 1 сарын 31 байна. За ингэж. За таны төрсөн өдөр 31 1 сар 1992 манай Бадмаагийн хамгийн түрүүнд бичсэн учраас би энийг ингээ гаргаад өгчтэй. За энэ хараад тоон зурхаа маш олон арга байдаг. За миний сурдаг арга нь би өөрийнхөө хувьд төгс арга гэж байх тийм. Өөрийнхөө хувьд маш сайн арга юм байна гэж үтээд энэ аргыг сонгосон байгаа. За энэ төрсөн өдрийн тооноос бид нар өчигдөр миний постны дор төрсөн өдрөө бичсэн өмнө болгоно би амжилтын кодыг одоо яг доор бичсэн байгаа. За тэр арга бид таад зааж өгнө. За амжилтын кодын эхний тоо бол таны төрсөн өдөр. Төрсөн өдрийг нэг оронтой тоо болтол манай. За 30 нэмнэ. 31 гэдэг бол 3-тай 1-ийг нэмээд 4 гэсэн үг тий. За 4. За амжилтын кодын дараагийн тоо болохоор таны төрсөн сарын тоо. За энэ дээр болохоор нэг үнэтэй хэрвээ 12 сар төрсөн бол 1 дээр 2-ыг нэмээд 3 гэж тавина шүү. За зулаа би төрүүлж бичсэн штэ л гэж байна. За Бадмаагийн дараа бичсэн биш үү гэнэ. Би одоо заагаад өгчий за. Тэгээд өөрөө бодод тавьчихна. Хэцүү шээ амархаа. За одоо дараагийн тоо нь болохоор 1992 гэж байна тий. 1992 гэдгийг нэгтэй нэмэх 2 гээд тэнцүү хэд болж байна? 19 дээр 19 дээр 2-ыг нэмээд 21 тий. Харин 2 дээр 1-ийг нэмээд 3. Тэр 1 тэнцүү. За 3 гэдэг тоо гарч ирж байна. За тэгвэл дараагийн код нь юу вэ гэхээр манай хуулийг чинь би бичсэн шүү. За 4-1-3. За дараагийн 4 дахь тоо нь болохоор өмнөх 3 тоогоо хооронд нэмждэг. За 4 1 3 4-тэй 1 нэмээд 5 5-тай 3 нэмээд 8. За хэрвээ 10 хэд 20 гэсэн тоо гарах юм бол хооронд нэмээд гаргаж чана. За одоо 5 дахь тоо эхний 4 тоог нэмээд хооронд нь тавьчих. 4-тэй нэмээд 1 5 5 дээр 3-ыг нэмээд 8 8 дээр 8-ыг нэмээд 16
16 дээр 16 гэж 2 оронтой тоо учраас 1-ээс 6 нэмээд 7. За ингэж гарч байгаа. Одоо энийг найруулгачих. За тэгэхээр манай Бадмагийн маань амжилтын код нь 413 87 гэдэг ийм кодтай байх юм байна. За тэгэхээр энэ тоонуудаа аль болох бүх юмдаа хэрэглэнэ гэсэн. За тэгвэл би ярьсан тийм хувь тавилан гэж байдаг гэсэн. Тэгвэл энэ тоонууд болохоор бид нар манай монголчууд чинь нөгөө нэг олон дахин төрдөг гэдэгт итгэдэг шүү дээ. Буддийн шашинтай болохоор. Оо хай Жэми. Олон дахин төрдөг гэдэгт итгэдэг шүү дээ. Тэгэхээр бидний сүнс бол зөвхөн энэ удаатай төрөөд энэ хүний одоо тийм бие бол төрөд байгаа юм л олон удаа төрсөн байдаг. Олон удаа төрсөн учраас тухайн тэр амьдрал болгондоо ямар нэгэн зүйлийг сурч идэг. Амьдралд суралцаад ивчдэг гэсэн. Тэгвэл тэр өмнөх амьдралуудаа сурсан зүйлүүд нь одоогийн амьдралд биднэрт авьяас хэлбэрээр дагаад ирсэн гэдэг гэсэн. Тэгэхээр энэ төрсөн өдөрт байгаа тоонууд төсвөөс гаргаж авсан энэ тоо бол бидний авьяас зан чанар дүр төрхийг илтгэж идэг тоонууд гэсэн. За энэ тоонууд маань бүгдээр хоорондоо утга учиртай. За одоо саяны 5 тоог болохоор ингэж тавьдаг. Саяны 5 тоог эхнээс нь авахлаад нэг ингээд 1-р тоо, 2-р тоо, 3-р тоо, 4-р тоо, 5-р тоо гэдэг ингээд тавьчихдаг. За ингэж тавиад байгаагийнхын учир маань гэхээр энэ тоонууд маань тусдаа амьдралын салбарт нөлөөлөхөөс гадна тусдаа тухайн одоо нөлөөлдөг нас гэж байна тийм. Нөлөөлдөг нас гэж байна. За хамгийн ихний салбар болохоор та хэн бэ? Сүүлчийн тоогоо юу? Эхний 4 тоогоо хооронд нэмэл гаргацсан очие. За бүр ойлгохгүй л бас дахиад бичлэг хадгалагдахад дахиад үзээрэй. Эхний тоо бол төрсөн өдрийн тоо, 2 дахь тоо төрсөн сарын тоо, 3 дахь тоо төрсөн жилийн тоо, 4 дахь тоо өмнөх 3 тооны нийлбэр, 5 дахь тоо өмнөх 4 тооны нийлбэр. За ингээд 5 тоо гарч байгаа. За энэ 5 тооны утга учир нь гэхээр тусдаа арай ондоо утга учиртайгаар бидний амьдралд нөлөөлнө. За энэ тоонд харьяалагдах зүйлсүүд биднэрт амжилт авьяас чадвар хэлбэрээр ирсэн байдаг. Тэгэхээр энэ болохоор биднэрт цаанаасаа өгөгдсөн зүйл гэсэн үг. Хүн болгон янз бүрийн авьяастай байдаг. Тэгвэл энэ тоо бидний ямар зан араншигтай, ямар авьяастай гэдгийг харуулж байгаа. За би түрүүн 6-гийн тоон дээр тайлбарласан тийм. Ямар авьяастайгаас гадна ямар сул талтай гэдгийг бас харуулна. Ямар сул талтай гэдгийг харуулахаар бид нар сул талуудаа засаж эхэлнэ гэсэн үг. Засчиж бид нар хувь тавилангийнхаа сайн талаар нь амьдрнаа гэсэн үг. За хамгийн эхний тоо болохоор та хэн бэ гэдэг тоо байгаа. Энэ дээр бид нар нэг тоог гаргаж ирсэн бол одоо яг энэ од хэлбэрээр гаргасан энэ тоон дээр та гэдэг маань цаанаа дахиад 1 2 3 4 5 тоотой. Нэгэн дээр 3 нь харагчин цаанаа дахиад олон тоонуудтай байдаг. Энэ олон тоонуудын нөлөөлөл биднэрт дандаа явж идэг гэсэн үг. Тэгэхээр
зөвхөн ганц тоо хараад бид нар өөрийгөө ойлгоход бас хэцүү. Тэр олон тоонуудын хаана нь юунаас олж ямар нөлөөлөлтөй байгааг аль хэсгийг би яаж зөвлөж засах вэ? Би юу энэ амьдрал дээр суралцах вэ гэдэг маань бидний бүгдийн тоон сургай ухаанаар гаргаад ирж болдгоо. За хамгийн ихний тоо та хэм бэ гэдэг. За хоёрдугаар тоо буюу одоо Бадмагийн хувьд бол энэ 1 гэдэг тоо маань ураг удам гэдэг салбар дээр нөлөөлж идэг. Ураг удам гэхэд та ураг бид нар чинь зөвхөн аав ээжээс төрснөөс биш аав ээжүүд маань аав ээжээсээ төрсөн ингээд дээшигээ доорхойж 9 үе бидэрт нөлөөлөд явж идэг. Тэрийг манай өгөө подкастны галт удамтай хийсэн ярилцлага дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. За тэгээд та ураг удамдаа ямар зүйл хийж бүтээж өгөх гэж ирсэн бэ гэдэг маань энэ тоонуудын харгалзах утган дээрээс харагддаг гэсэн. За жишээ нь энэ дээр байгаа жишээ 5 болвол яадаг вэ гэхээр маш сайн багш эрдэмтдийн тоо гэж үздэг тийм логик сэтгэлгээ сайтай. Хүн юм заахтай чадвар юмыг маш их хурдан сурдаг. Тэгэд эргүүлээд тэргээ хүнд маш гол системтэйгээр мэдлэг болгоод өгч чаддаг. Ийм тоод энэ 5-ын тоотой 5 сар төрсэн хүмүүс болохоор багасаа ерөнхийдөө нэг юм заах хобби та багш бол тоглодог байсан хүн ч юм уу тийм хүмүүс байдаг. За тэгэд энэс цааш зөндөө байгаа. За 3 дахь тоо буюу төрсэн жилийн тоо маань бидний мөнгөний хэсгийг хариуцж байдаг. За бид нар ингээд ийм олон төрлийн авиастаа төрсэн байжээ. За тэгвэл тэр авиастаасаа алийг ажил болгож хийгээд тэргээр мөнгө олох юм бэ гэдэг чинь өөрөө энэ тоонуудын хувилбараас шалтгаалаад явж идэг. За манай нөгөө тэр бомт сэтгэлгээ гэдэг надад нэг 30 хүнтэй групп байт. Тэгээ би 12 сард тэр группийнхантаа мөнгөний кодыг хийж өгдөг тийм үйл ажиллагаа зохион байгуулсан баггүй юу? За тэгээд манай тэр групп дотор ч ерөнхийдөө баяжий тэр бомтон болъё харин яаж вэ гэдэг дээр сэтгэлгээгөө өөрчлөх замаар бид нар тэр бомтон болъё гэдэг тийм зорилготой хэд хүмүүс гээд нэгдсэн. Тэгээд 7 хоногт нэг хичээл үзэж явж идэв. За тэгсэн чинь тэн дээр би тэр хүмүүстэй ягаад тэр хүмүүс маань өөрийнхөө төлөө суралцж чаддаг, цаг заваа гаргаж чаддаг энэний төлөө 7 хоногтоо доорхойж 30 минут гаргаж чаддаг тийм хүмүүс байдаг. Учираас тэр хүмүүстэй би хамгийн эхлээд за мөнгөний кодоо хэлэх юм байл хэлгээрээ тэгээд нэг 10 хэдэн минут кодоо хийсэн. За тэгээд энэ дээр зарим нь яг нөгөө хийх ёстой ажлаа хийж байгаа ч гэсэн зарим нь арай буруу аргаар хийгээд идэх ч юм. Альс зарим жоохон дутуу хийгээд идэх ч юм. Альс шал ундаа аргаар шал ундаа ажил хийгээд байгаа учраас орлого нь нэг юм жоохон байгаад идэг. Тэг группт орчуулна. Группийн төлбөр 99 мянга гээд төлбөртэй байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн 4 сараас эхэлсэн. 7 хоногт нэг хичээл ордог. Сартаа бид нар нэг уулзаад явдаг тийм групп байгаа. Тэнд орж болно. Орой гэх юм бол 70% чад бичээрэй. Яг санаа нийлсэн 30 хүн байдаг шүү. За тэгэхээр яг энэ мөнгөний код гэдэг дээр юу гэхээр бид нар нөгөө юу хийж их мөнгөтэй болъё да ямар замаар одоо монголчууд бид нар ярьдагтай орлогын үд нээгдэнэ гэж ярьдаг. Тэгвэл орлогын үүдийг нээдэг хийдэг юмнууд байна, хаадаг юмнууд байна. Тэгвэл тэр маань одоо бид нар шиг одоо ганданд ороод ном уншуулаарай, ийм юмыг шеэрлээрээ, ингээрээ гэдэг болгон дээр тэр чинь хүн болгонд үйлчлэхгүй. Яа тэгэхээр хүн болгоны ирсэн хувь зайн нь тэр хүний хийж чаддаг юм уу? Тэр хүний цаанаасаа ирсэн мөнгөний програмууд нь бас ондоо байгаад байгаа. Тэгвэл тэрний одоо учир тайллын энэ мөнгө гэдэг уралчинд байгаа тоонуудаас нийтлэгээр нь гаргаж ирээд тэрэн дотор байгаа бүх юмаа хийх юм бол
орлого маань ингээ огцом өсдөгөө гэсэн. Тэгэхээр та цаанаасаа хийх ажлаа хийгээрэй л гэсэн. Энэ тоон зурхаа утга чинь та цаанаасаа ийм параграмтай ирсэн байна. Ийм зүйл хийх ёстой байна. Ийм зүйлийг хийхгүй ийм алдаа гаргаад идэх юм байна. Ийм алдаа гаргах юм байна. Энэ алдаагаа тэгвэл засаач. Засах юм бол ийм зүйл болно гэдэг тоон хэлбэрийг гаргаад ирчихэж байгаа. Тэр тайлбарыг би та хэзээ тайлбарлаж өгч байгаа. Би түүнээс иш үздэг ард хүн бол биш тий. Тооны тайлбаруудыг та хэдэд ингэх юм бэ, гэх юм бэ? За энийг ингэж хий. Чиний хийж байгаа бизнес чинь энэ талаа буруу байна. Одоо эн чинь зөв байна. Энэ дээр энийг нэмээд хийчихээ. Энийг ингэ нэмээд хийчих юм бол чам ингэ болох гээд байна гэдэг. Энийг мөнгөний хэсэгтээ гарч ирдэг. За одоо дөрөв дэх тоо буюу харилцааны хэсэг. Ялангуяа хосын харилцаа, эхнэр бүхний харилцаа, үр хүүхдийн харилцаа. Гэтэл та юу хүсэж хүлээгээд юу танд илүү одоо таалагдаад идгийг. Тэгвэл хосын харилцаанда энэ доор бас нэг тоо байдаг. За энэ доор байгаа тоонд юун дээр алдаад идгийг. Энэ мөнгөн дээр ч гэсэн адилхан. Ямар алдаа гаргаад идэв учраас та мөнгөгүй байгаа. Альсвал олж байгаа орлого ч бага байгаа гэдэг энэ дээр зааж байна. За хосын харилцаан дээр ямар алдаа гаргаад идгийг. Энэ алдаагаа засаач л гэж байна. Тэгвэл застдаг арга нь сэтгэл зүй дотор байж байгаа. Араас нь бид нар застдаг аргыг сурч болно. За тэгжиж нөгөө нэг одоо гэр бүл дээр асуудалтай байгаа хүмүүс хоорондоо асуудлаа засах боломж нь энэ дотор байдаг. Та хосын харилцаанд юу хийх юм бэ? Энэ бас бизнесийн харилцаас давхар тий. Хэрвээ та бидэрт нөгөө нэг ийм бол асуудал. Би нэг энэ хүнтэй бизнес хиймээр байгаад идэг. За хийгүү байх уу гэдэг асуултууд бас их байж идэг болвол тухайн хоёр хүний харилцаа гэдэг тоонуудыг харж байгаа тэр хоёр хүн бизнес хийхэд ямар асуудал гарах вэ гэдгийг төрүүлээд харж болдог. За энэ хүнтэй суувал би ямар байх вэ гэдэг тэр гарах асуудлуудыг ийм нийцлээд төрүүлээд харж энэ салбараас харж болдог. За ийм чухал юм байна шүү. За хамгийн сүүлд эрүүл мэндэ. Эрүүл мэнд буюу та энерги. За эрүүл мэнд дээр ямар асуудалтай ямар эрүүл мэндийн асуудал тохиолдох гэдгийг юу хийвэл эрч хүчтэй нэмэгдээд эрүүл байх юм бэ гэдгийг энэ эрүүл мэнд хэсгээс харж болдгоо. За энэ маань түрүүний ярьсан сүүлийн 5 дахь тоо буюу Бадмагийн хувьд бол 7 гэдэг тоо байна. За тэгээд одоо энэ 6 5 тооны нийлбэрээр энэ голын тоо гарч ирнэ. За бид сүнсний зорилго гэж хүмүүс маш их ярьдаг. Өчигдөр надлуу айгүй олон хувь чат бичсэн. За тэгээд тэр хувь чат биччихсэн хүмүүс дунд маш олон би энэ авралыг юу их бичсэн юм болоо. Миний сүнсний зорилго юу вэ гэдэг асуултуудыг асуусан байсан. За тэгвэл тэр сүнсний зорилго гэдэг тоо маань энэ 1 гэдэг тоогоор илэрхийлэгддэг юм аа. За ингээд таны амьдралын салбарууд дээр та ямар байр сууриас ханддгийг, та ямар авиастай юм, та ямар алдаа гаргаад идгийг, танд авиас гэдэг зүйл ирсэн учраас авиасын нөгөө тал нь сул тал нь бас дагалдаж явж идэг байхгүй юу? Сул талгүй тийм сайхан юм гэж хэлж байдаг тийм юм болгоо сайн муу талтай. Муу тал гэдэг маань муу зүйл гэсэн үг биш ээ. Алдаа гэж байдаггүй. Муу зүйл гэсэн үг биш. Та энэ зүйлийг энэ амьдрал дээр суралцаа гэсэн үг. Одоо бид нар дараагийн ингээл энэ амьдрал дуусгаад дараа нь бид нар дахид төрөхдөө дараагийн амьдралдаа энэ амьдралдаа сурсан зүйлээ авиас хэлбэрээр дахиад аваад явдаг гэсэн. За энэ бүх мэдээллүүдийг тоон зурхай, тоон сэтгэл зүйнээс харахаас гадна эргүүлээд засах арга нь тоон сэтгэл зүй дотор байж идэх юм байна. Тэгэхээр ийм юм сурч байгаа шүү манайхаа. За та таалагдж байна уу? За уулзъя гэсэн хүмүүс байх юм бол манайх уулзъя гэж бичээрэй. За тэгвэл хэдүүлэн маргааш оройдоо уулзаад хамгийн одоо та хинбэ гэдэг хамгийн ихний тооны талаар бүгдээрээ
яг 1-9 тоо хүртэл нь ярилцъя. Одоо ярилцъя гэхээр Батмаа уулзъя гэж юм тий. За Батмаагийнхаа 4-ийн тооны утга учирыг нь би тайлбарлаад өгчээ. Хамгийн түрүүний манай Батмаа хамгийн түрүүнд өөрөө төрсөн он сарыг бичсэн учраас 4-ийн тоо гэдгийнх нь би утга учирыг тайлбарлаад өгчээ. Одоо за тий надаар ингээд нөгөө нэг тоон зурхааныхаа кодуудыг гаргуулсан хүмүүст нь би яг ингэж гаргаад амжилтны кодыг ингээд доор нь гаргаад өгчдөг гэсэн. Тэгээд мөнгөний кодыг одоохондоо бол мөнгөний код гэж өгч байгаа. Яагаад тэгэхээр мөнгөний код чинь бидний яг тийм одоо бидний амьдрал мөнгөтэй зайлшгүй холбоотой мөнгө олох хэрэгцээ биднэрт байгаа. Тийм учраас бүл энэ олон байгаа авиасныхаа алийг мөнгө бол бий болгоход ашиглах юм бэ гэдгийг олон талаас нь харуулж өгдөг юм маш гайхалтай код байдаг. За тэр мөнгөний код маань иймэрхүү харагддаг юм аа. За мөнгөний гурвалжин гэж харагддаг. Манай живэк баав шалгалтай байна. Шагдрал болгоно уулзъя гэж чинь саргүй уулзъя гэж чинь. Баярлалаа Батмаа. За мөнгөний гурвалжин гэдэгт ийм гурвалжингаар энэ бүгдийг тайлбарлаад бүх тоонуудаар нь тайлбарлаад өгдөг гэсэн. За одоо Батмаагийн 4 тоонд дүрснийх нь утга учирыг хэдүүлээ. Тайлбарлая. За 4-ийн тоо. Тэгээ Батмаа сонсож байгаа үнэн байвал үнэн бай таач ингээ бичээрэй заяа. За 4-ийн тоо гэдэг бол эрэгтэй тоо. Бүх тоонууд маань 1-9 хүртэлх тоонууд маань эрэгтэй эмэгтэй гэдээ хуваагдаад явж байдаг. За 4-ийн тоо бол эрэгтэй тоо байдаг. Хүний төрсөн он сар өдөр дотор эрэгтэй тоо олон байх тусмаа тэр хүнд эрэгтэйлэг зан чанарууд давуу, эмэгтэй тоо олон байх тусмаа эмэгтэйлэг зан чанарууд давуу байна гэсэн. За 4-ийн тоо ямар тоо вэ гэхээр эрэгтэйлэг гэдэг маань биендээ айгүй хэрч хүчтэй хүмүүс байж байна. Маш ажлын ачаал даах чадвартай. Тэгээ Батмаа тийм үү? Биеийн бүх энерги нь биеинд нь байдаг хүмүүс аахгүй юу? Биеинд нь байждаг. 5-ын тоотой хүмүүс болвол биеийн бүх энерги нь толгойн дотор нь байждаг гэсэн. За бусдыг амжилтанд хүргэх бизнесийг үүсгэх чадвартай, соёл бэрхшээлд маш дуртай. Соёл бэрхшээлд гарч ирэхгүй нэгэн төрлийн ажил хийгээд авах юм бол энэ хүнд маш уйдгартай санагдаж эхэлдэг. Соёл бэрхшээлийг даван туулах чадвар нь маш өндөр. За маш их ажлыг маш богино хугацаанд амжуулж чаддаг тийм биеийн хүчний давуу тал ихтэй. Хүмүүс бүр яаж ийм ажлыг ийм хугацаанд амжуулж чаддгийм бэ гэж гайхдаг тийм хүмүүс байдаг. Маш хөдөлмөртэй. Нэг юмны араас явах юм бол ард нь тусахчээ санаа намардаг тийм хүмүүс. Гэхдээ дандаа нэгэн төрлийн баригдмал ингээд нэг төрлийн юмыг удаан хийж чаддгүй чин соёлд энэ хүмүүс дандаа хэрэгтэй байж тийм зан чанартай. Тэгээ Батмаа таарч чинь гэж байна. Маргааш шийдвүлээ уулзаад бодит жишээн дээр тий очи бодит жишээн дээр бүгдээрээ ярилцаад явъя. Одоо би зүгээр ингээл таад тийм байдаг юм байдаг гэд ярихаасаа илүү маргааш бүгдээрээ зүгүүмээр уулзж байгаа. Тэгээд тэргүүрээ ярилцаад явъя гэж бодож байна. За энэ хүн юм асар их юм ажиллах тий ажлыг хүчин чадал өндөртөө би энэ аюул энергитэй байхгүй. Тэгээд энэ хүн ингээд гэртээ суугаад эхлэхээр нөгөө биенийхээ нөгөө энерги гаргаж чадахгүй болоод эхлэхээр амар бохомдоо ууртай юм нарцисст хүн болчихдог. Тэгээд тэрийг өөрөө ойлгохгүй ингээд юм болгонд уурлаад бохомдаал ингээд юм болгоод ингээд заагаал нэг юм сонирн болоод идэв. Тэгэхээр энэ хүн гэртээ сууж болохгүй. Гэртээ сууж болохгүй гэхээсээ илүү энэ хүн спорт хийж тэр нөгөө биенийхээ хөндлөөд их энергийг спортоор гаргаж байгаа юм. За сул тал болохоор хийх ажиллага буюу ажлын хийнэтэй болох магадaltaй. Нөгөө ажлыг аюул сайн хийж чаддаг тийм даанд тулах ажлын ачаал даах чадвар маш өндөртэй байдаг. За жишээ нь хэрвээ бизнес эрхлэгч хүн байх юм бол авах гэж байгаа ажилтнуудаа тоон зурхаа
жаад авах юм бол өстой супер. Ягдвал зарим тоонууд бол чи маркетингийн чадвар өндөртөө 8 юм уу 6 гэдэг тоонуудыг авах юм бол танаа маркетинг ус бололт бүр аюу сайн юм гэсэн. Тэгээд дөрвийн тоотой хүн бол дөрвийн тоотой сурсан бол ажлыг маш их ажлыг монголчдаг тийм чадвартай гэсэн. За бүх зүйлийг өөртөө авч явдаг. Бүх зүйлийг өөрөө хийх гэж оролддог тийм. Хүмүүс байнга тусалж аврахыг хичээдэг. За бадмаа тэгдэггүй хүмүүс туслаад л аврахыг хичээдэг. За харамсалтай нь ингэж таны хүч хөдөлмөрийг бусад хүмүүс үнэлдэггүй. Их зарим тохиолдолд таныг ашигладаг. Тэгэхээр энэ одоо их эрч хүчийг бизнест зарцуулах юм бол маш үр дүнтэй байдаг. Ажилдаа зарцуулаад аль эсвэл бүх юм ажил гэхээсээ илүү бас юм чинь баланстай байх хэрэгтэй шүү дээ. Ажилдаа зарцуулна, гэр бүлдээ зарцуулна. Ажил чинь тийм ачаал багтаа байх юм бол энэ дөрвийн тоотой хүмүүс бол спорт заавал хийж явах. Спорт хийж тэр хүний тэр гой баланс нь баригдчихийдэг гэсэн. Бадмангны хэцүү үед нь туслахыг хичээдэг. Мэд хэцүү үед нь туслах зүв шүү дээ. Тэг гэр ондоо ажлаас гадна гэр орныхоо бүх зүйлийг хариуцчих. Хариуцлага өндөртэй тий. За ийм хүмүүс байх нэ. За хэрвээ та өөрийн гэсэн бизнес хийх юм бол танд биетэй холбоотой бүх бизнесүүд тохирно. Яагаад тэгэхээр хүмүүс танд өөрчлөлтийн тулд ирдэг байхгүй юу? Яг л таны биед чинь их энерги байдаг. Та бусад хүний биетэй аягүй сайн ажиллаж чадна гэсэн. Тэ? Массаж хийдэгсэн ч үү, гоо сайхан хийдэгсэн ч үү. Одоо нөгөө спортын янз бүрийн тренерүүд байна шүү дээ. Personal trainer. Энэ хүмүүс спорт ерөөсөө угаасаа хийх ёстой байхгүй. Хийвэл өөрсдөнсөө байдаг. За. Иймэрхүү онцлог шин чанартай дөрвийн тоотой хүмүүс байдаг байх нэ. За дөрвийн тоо гэдэг маань ямар ч хамаагүй сарын 4-нд 13-нд 22-нд 31-нд төрсэн хүмүүс дөрвийн тоон дээр байдаг гэсэн. За та хэд маань өнөөдөр яг миний заасан аргаар бүгдээрээ амжилтын кодоо бодоод яг саяны миний заасан аргаар амжилтын кодуудаа маргааш өнөөдөртөө багтаад бүгдээр бодож байгаа. За тэгээд маргааш шийдвүлээ зүүмээр уулзж агаад яг тухайн тоон нь ямар учиртай гэдгийг тэр гоё уулзж ярилцъя тийм. Тэгэх юм бол одоо саяны миний 4-ийн тав тайлбарладаг шиг бүх тоонуудыг тайлбарлаад тэн дээрээ ярилцаад явъя. За тийм уулзах зохион байгуулъя. Энэ уулзалтаас та хэдийн маань өөрийгөө илүү ойлгох байх гэж бодож байна. За сая би 4-ийн тоон дээр ярьсантэй биеийнхээ энергийг гадагшлуулахгүй амар ууртай бүхэлдээ ийм хүмүүс болчдгоо гэсэн. Тэгвэл саяны 4-ийн тоон дээр ингээд ийм гоё ирч хүчтэй ажлыг одоо нугалдаг ийм мундаг хүн байхад хэрвээ тэрийг ашиглаж чадахгүй байх юм бол тэр хүний сул тал нь болоод хуурчдаг гэсэн. Тэгэхээр сул талаа яаж тавуу тал болох юм бэ гэдэг чинь бүгд одоо хүн спорт хийж нөгөө биендээ байгаа энергийг гадагшлуулна тийм. Гэх мэтлэн аргууд байдгийг маргааш хэдүүлээ дэлгэрэнгүй сайхан ярилцъя. Сүүлийн 2 тоог хооронд нь нэмээд 1 тоог гаргах үгүй шүү. Баярлалаа. Манай жагаа өсч яам гой болов ээ гэж баярлалаа. За эхний тоо бол төрсөн өдрийн тоо, нэг оронтой болгож байгаа. 2 дахь тоо төрсөн сарын тоо. 3 дахь тоо бол
9 жилийн тоо нэг оронтой тоог шилжүүлж байгаа хооронд нэмээд 4 дахь тоо бол эхний 3 тооны нийлбэр нэг оронтой, 5 дахь тоо бол эхний 4 тооны нийлбэр нэг оронтой. Тэгээ хооронд нэмээд ийм 5 тоо гаргаад энэ маань таны амжилтын код байгаа. За энийг хэрэгжилж болох бүх юм дээр хэрэглээрэй. Яагаад гэвэл таны амьдралд болж байгаа зүйлсүүд энэ тоонуудтай хамаатай байна гэсэн. Одоо ингэж надад хэлэхээр та хэд маань маргаашийн уулзалтанд орж ирэхээс өмнө бодоорой. За надад миний амьдралд тохиолсон чухал үйл явдлууд хэдэн сарын хитэн болсон бэ гэдэг дээр нь жоохон бодоод үзэх юм бол тэндээс бас нэрээ тийм биш гэдэг зүйлүүд маш их харагддаг. За өнөөдрийнхээ лайвыг ингэж дуусгая. Өнөөдөр хожигдож орж ирсэнд бас дахиад уучлаарай. За тэгээд маргааш хэдүүлээ 20 цагт яг энэ цагтаа 20 цагтаа уулзъя. За би тэгээд юу яа пост бичээд Zoom-ийн өрөөний дугаар Zoom-ийн линк өгье. За тэгээд тэрүүгээр та хэд маань бүгд ороод ирээрэй. Тэгээд хэдүүлэн маргааш гоё би хэмбэ гэдэгтэй би хэмбэгээд хамгийн ихний тоон дээр бүгд ажиллаад явъя. За намайг энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Өчигдөр пост бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Энийг сонирхдаг бүх хүмүүст те цаг заваа хараад сонирхсан бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээ маргааш 20 цагаас уулзъя. За надлуу төвшөө өдрөө явуулаад байгаа хүмүүс энэ лайваа дахиж үзье. Бүгдээ өөр амжилтын тог өөртөө бодоод олчоо. Тэгээд маргааш харин нэгдүгээр тооныхоо учир шалтгааныг хэдүүлэн бүгдээ ярья. За маргааш уулзлаа баяртай. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Оройг бүгдээрээ та хайртай хүмүүстэйгээ аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй.